Чөлөөт усыг байгуулах явцад хамгийн багадаа 80 мянган одоо төр ажлын байр бий болно. Тэр одоо барилга байсан гэж чинь барих болохоор барилгач нь мэдээж хэрэг болох байлгүй дээ. Зам харгуугийн тавих болохоор зэрэг замын компани хэрэг болж таараа байлгүй дээ. Энэ бүх төр ажлын байрууд ингээд ийм хэмжээгээр чөлөөт ус маань одоо тодорхой хэмжээнд үр дүнд хүрээд бий болоод эхлүүл хамгийн багадаа байнгын ажлын байр нь 55 мянга ч гэдэг юм уу цаашлаа 100 мянган ажлын байр болно л гэж харж байгаа. Та бид нар түрүүнийг 2 сая төгрөгийн амжиргааны наацхийн хэрэгцээ гэдэг нэг юм ярьчихсан. Хэрв үнэхээр Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөөт ус байгуулагдаад тэнд хөрөнгө оруулалт хийсэн ажил олгогч нар маань манай залуучуудад 2 сая төгрөгийн доотлын хэмжээс цалингийн доотлын хэмжээ 2 сая төгрөгийн цалин олгоод Улаанбаатар хотын гудамжаар хэдүүлээ нэг 100 мянган залуучуудыг карманда 2 сая төгрөгтэй 100 мянган залуучуудыг Сүхбаатарын талбай дээр алхуулъя л да. Юу болох вэ? Нөгөө зарагдахгүй байгаа барилгын салбарт орон сууцны нөгөө зах зээл дээр юу болох вэ? Тэнд ажилладаг тэр барилгын салбарын компаниудын ашиг орлого юу болох вэ? Тэр компанид ажилладаг хүмүүсийн цалингийн хэмжээ тогтмол тэгээд шагнал урамшуул нэмэгдээд юу болох вэ? Бусад худалдаа үйлчилгээний салбарт эдийн засгийн ямар одоо өгөөж бий болох вэ гэж зөндөө юм би.